Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хүлцэх хэмжээнээс даруй 3 дахин хэтэрсэн нийслэлийн агаарын бохирдлын эсрэг ээжүүд иргэд удаа жагсаалт цуглаанд зохион байгуулж байсан. Тэгвэл энэ удаад аауд нэгдэж утааны эсрэг шийдэл хайсан хилцүүлэг зохион байгуулахар болжээ. Уг хилцүүлгийг 68 гаруй гишүүнтэй аавуудын групп зохион байгуулж байгаа юм. Уг хилцүүлэг нь эмч, инженер мэргэжилтэй аауд утааны эсрэг илтгэл хилцүүлэх, утаанаас болж насварсан хүүхдүүдийн судалгаа баримтууд үзүүлэнгүүд, утаанаас хамгаалах маск зэргээр үзүүлэн гаргах гэсэн 2 хэсгээс бүрдэх юм. Замун утааны эсрэг эрдэмтэд төр засгийнхны хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллахыг уг хилцүүлгээр дамжуулан шаардах юм байна. Аудын группээс утаа улс төр бишээ, утаа бизнес биш, утаа бол өхөл гээд хилцүүлсэн байна. Энэ хүү хилцүүлэг маань яг ямархуу хөтөлбөрөөр явах вэ гэхлээр өдөө бол утааг яг хэдэн оноос анх бий болсон тий. Утааг өдөө анх мэдэгдэж эхэлсэн цагаас эхлээд хичнээн одоо мөнгө санхүү өрсөйг хичнээн хүн өгсөйг статистик тоо баримтыг танилцуулаад мөн аудын группийн эмч аав нар маань утаа хүний эрүүл мэндэд хэрхэн яаж нөлөөлдөг. Та утаанаас өөрийгөө хэрхэн яаж хамгаалах ёстой юм. Мөн бас инженер аауд маань утааны талаар ганц нэг шийдлүүдийг хэлж одоо шийдэл хайж байгаа тийм хилцүүлэг байгаа даа. Тэгээ энэ хилцүүлийн үр дүнгээс бид юу хүсэж байгаа вэ гэхээр засгийн газрыг нэг яралтаа одоо энэ 3 сарын дотор эрдэмтэд, инженерүүд, докторуудаараа одоо хамарсан баг гаргаж Лондонгийн утааг хэрхэн яаж алга болсон, Бээжингийн утааг хэрхэн яаж алга болсон гэсэн судалгааны багийг гаргаж тэгээд утааг яг 2030 он мэдэхгүй байна. Ямар ч байсан хамгийн наан утааг яаж ямар шатаратаар алга болгох юм. Тэр ажлын төлөвлөгөөг иргэдэд нэг яралтаа одоо танилцуул гэдэг шаардлагыг хүргэх гэж байна. Утааны эсрэг аавуудын хилцүүлэг ирэх 27 оны өдөр буюу Нямгарагт Улсын филармонийн зааланд зохион байгуулагдана. Уг хилцүүлэг утааны эсрэг өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн хүүхдүүдийн эрүүл мэндийг утаанаас хамгаалахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй гэдгийг хэлж байлаа.